Харилцаа холбооны зохицуулах хороонд зөвшөөрлийн тухай хуудасаас 14 тусгай зөвшөөрөл, за нэг энгийн зөвшөөрлийг олгодог эрх бүхий байгууллага байгаа. За эдгээр 15 тусгай зөвшөөрлийн маань 7 тусгай зөвшөөрөл нь бол хууль тогтоомжид заасны дагуу сонголт хурлын байр журмаар олгодог. За үлдсэн 8 тусгай зөвшөөрлийг бол бид нар цаасаар болон цахимаар хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байгаа. Зохицуулалтын үйл ажиллагааны ил тод шуурхай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор бид нар зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээж авах ажиллагааг 2019 оноос хойш эхэлж ирсэн. Өнөөдрийн түвшинд бол бүх үйл ажиллагаа цахимтсаж дууссан байдалтай байгаа. За өнгөрсөн 2023-аас оноос хойш үйлчлэгээ эрхлэгчдэд зориулж бид нар хэрхэн цахимаар хүсэлтээ гаргах вэ, тоон гар үсгээ хэрхэн нэвтрүүлэх вэ гэдэг ажиллагаанууд тогтмол хийж эхэлсэн. За үүний маань үр дүнд бол 2024 оны статистик тайлбар мэдээллээр харахад бол олголтын нийт тусгай зөвшөөрлийн 30%, за сонголтын тухайд бол 50%-ийг бол үйлчлэгээ эрхлэгчид маань цахимаар гаргасан төлөвтэй байгаа. За тэгэхээр энэ хувь хэмжээг бол багасгахгүй байх, за бүр цаашлаад нэмэгдүүлэх, бүрэн цахимжих зорилгоор бид нар бол видео контентуудыг та бүхэнд бэлдэж хүргэж байна. За иймээс үйлчлэгээ эрхлэгч за тус хороонд хандаж аливаа хүсэлтээ гаргаж байгаа иргэн та бүхэн цахимаар хүсэлтээ илгээгээрэй. Баярлалаа.